дээ. Дөрөвд өдрөлдөө тэгээ нөгөө хичээлгүй. За онтоод босоод ирсэн юм. Би бол 8 гой цэвэрлсэн ахгүй юу? Онтоод цэвэрлсэн. Босаа. Шигтэй болгоцсон дараа. Oh my gosh. Look at this. Oh my gosh. What is that? Ээжүүдээ би хэлсэн шүү дээ тань. Хизээч дуустдаггүй байхгүй гэрээ ажил. Одоо би ингээд өнөөдөр 4-р өдөр хичээлээ дуусгаад одоо хичээлээ хийчихэд 5 дахь хагасаа бүтэнсэн 3 өдөр би бүр их цэвэрлэгээ хийдэг заяа гэжтэй. Яа окей. Их цэвэрлэгээ хийгээд энэ хараа. Би их цэвэрлэгээ хийчихэд амар гоё болоо. Нэг өдөр нэг амар гоё болоо. Ер нь бол өдөр алга юм байдаг. Энэ арай гоё юм. Энээс амар гоё. Тэгээд бүр хаяад хичээлээ нам хийгээд хичээлдээ анхаарлаад андуулаад нөгөө ингээд явж байгаа юм чи. Мэдгүй яа хүүхдүүдэд томроод энэ асуудал шийдэгдэх болтой. Манай хүүхдээ аюул сан цэвэрлэх юм аа. Амар сан цэвэрлэх. Одоо бүр ядраад байна би. Дүүнэр банк гэрээ болоо би банк цэвэрлээд гэдэг. Хүүхч хайсан, хүүч бууж өгсөн, бич бууж өглөө заяа. Тэгэхээр та нар амраа зүгээр орхиод амар энэ бол цэвэрлэгддэг зүйл заяа. Энэ бол цаага болцдог зүйл. Хамгийн чухал зүйл амрал нойр. Окей? Нойр шүү. За ингээд миний хөө ээж төсөлч. Яа. Ээж төслөг. Энэ чихүш. Ихтэрлээ. Тэрара. Заны хараа. Скоро гарцсан. Хуш. Юу гэж байгаа? I can go with my jersey. Яа дээгүн ингэдэг аахгүй. I can go with my jersey. Who did that? Guys, I have a jersey. Хин тэгсэн. Хин Guys, I have a jersey. That was 11 years ago. I have a jersey. За. Тэр орой энэ ерөөсөн нэг сайн арилдгүй юм гэхдээ бас арай гайг болсон. Энэ нэрийг бүгдийг цэвэрлээ. Гэрээ ерөөхдөө сайхан цэвэрлэлц дээр. Тэдний өөрөө бүр гоё болцоос. Дэшээ. Хараа бүгдээр. Олон цэвэрлэх амархан л та. Энэ жоохон хоцсон дахиад байгаа шүү. Лэндэ өглөөний мэнд. Энэ бүр амар гоё юм оруулсан гэдэг баярлалаа. За энэ юу гэж бодож байна? Манай Афганистан найз өгсөн. Энийг онгойлгож үзье юу вэ? Ла. Хургмас. Юу хургнла. Энийг гоё. Гэтэ энерги өгнө гэрээ. Энерги үл. За. Бодож байл юм л. За ямар ч гэсэн би тэд өнөө өглөө босоод гэрээ цэвэрлээ. Ахадиш одоо гэрээ цэвэрлээ. Энэ манай хүүхдээ нөгөө амар өрөөч. Сэрэнтрээ хан маань бүгдээ нугаад. Хэвс мэсэн бүгдээ нугаад цэвэрлсэн. Одоо том хэвс угаач. Хэвс угаад машин авчирч байгаа. Энэ манай хүү цэвэрлсэн. Finally гэр цэвэрх юм харбул. Амар гоё байдаг тий. Яа шиг. Энэ хан маань. Энэ том цонх маань бүгдийг арчаад. Айл ихнэр байна да. Одоо бид хоолоо хийнэ. Өнөөдөр ловонгийнхаа салаатыг хийж дарж тавина. Бас хүрэн манжингийнхаа салаатыг хийгээд дараа тавьчих.
Тэгэхгүй бол нөгөө хичээлтэй өдрүүдэд бэлэн дарцсан хоолны амар байдаг. Энэ болохоор If it's really tiny like this, you can cut it easy. лоонгийн хасалаатыг хүрэн амны хасалаатай дараа It's gonna be so бас pretty. котлетнуудаа бүгдийг хийгээд хөлдөө чинь тэгэхээр бас амар байдаг. Тэгэл хичээлтэй үед ирээл шууд бэлэн пикав руу хийгээл шараад идчихин хоол хийгээд нөгөө хичээл суугаад байхгүй гэсэн. Өөс мөсөө хийгээд сайн хөлдөө чинь Sana. манай You eating? юу хийж яа тийм үр яа ингээд котлет хийгээд бэлтчлээ. Салаад болж байгаа. Салаад энэ болж байна. Энийг ингээд сайхан савлаад хөвчөндөө хийчих. Ингээд миний 7 хоногийн энэ 7 хоногийн хоол хичээлийн 4 өдрийн хоол гэсэн. Үлдсэн 3 өдөр өөрөө хийчихнэ. За, сайн байцгаана уу? За гэж эхэлдэг sorry. Битгэв. За, би өчигдөр нөгөө бичлэг оруулсан шүү дээ. Нөгөө гэрээ ажил хийжээч дуусахгүй гэд ээж нараа амарч байгаарэ гэд. Тэгээ надад нэг мессеж ирсэн. Тэгээд та нар яагаад ийм юм бэ? Яагаад гэрт сууж байгаа ээж нарыгээ ингээд нэг бол гэрт суухаар гэрт суулаа нөхрөөрөө тижээлглээ. Ажил хийхгүй юм гэхээ. Эсвэл ажил хийхээр карьераа хөвлөө гэр оронгоо анхаарсангүй үр хүүхдээ анхаарсангүй гэр үр хүүхдээ хаялаа гэхээ. Хүмүүс юм байдаг угаасаа. Хүмүүсийн хийснээр амьдрна гэж байхгүй. Юм болохоор өөрийнхөө юу хийж байгаа, юугаа хийж байгаагаар амьдр. Угаасаа гэрээ ажил угаасаа барагддгүй маа. Би угаасаа хэлсэн шүү дээ. Гэрт байгаад хүүхэд харахаар та нар ингээд нэг ажилгүй амар завтай ингээд байгаа харагдаад байгаа боловч үгүй байхгүй юу. Эсэргээрээ амар их завгүй, аюу их ядардаг, одоо өдөржин ингээд гэрээ зэрвэлсээр ядарчдаг. Тийм болохоор чи одоо ямар нэгэн дисордертой биш бол зүгээр хаяад амар. Тэгээд энэ ээждээ хэлэхэд нөхөр нь тэгсэн гэж байгаа байхгүй юу. Чи юу хийдیں۔ Энэ бүр хамгийн муухай асуулт. Чи ер нь өдөржин гэрт юу хийж байгаа? Бити тэгж асуу. Өдөржин юу хийж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Хүүхдүүдийн буулгасан гэрийг цэвэрлээл ингээл хоол ундаач заримдаа хийж халуун хоолооч идэж чадахгүй хөргөөл хүүтнэр идэл тэгжл байгаа шүү дээ. Тэм болохоор ирээд тусалж өгч чадахгүй, хүүхдийг харж өгч чадахгүй, амьдралд нь оролцоод байгаа бол нэг мөсөн оролцоорой, нэг мөсөн хаусныхын түрээсийг төлөөд, нэг мөсөн ирээ хүүхдийг нь хараад өгчөөрэй, оролцоод байгаа хүмүүс. Хэрвээ манай хүүхдийг харах хүн байвал би ажил хийгээ явна. Хүүхэд харах хүн байхгүй учраас би хүүхдэд харж байгаа. Америкт 2 настай хүүхдийг цэцэрлэгт авдаггүй маа. 2 настай сарын $1000 төлж өгдөө. 5 настай үнгүй улсын цэцэрлэг авдаг аахгүй юу? Энэ жил манай нэг охин цэцэрлэгт орно. 3 хүүхэд маань сургуульд явж байгаа. Одоо баг хүүхэд маань 2 настай. Би 3 жил хүлээн. Энэ 3 жил хүлээх хугацаанд би өөрийгөө хөгжүүлж байгаа аахгүй юу? Би англи хэлээ илүү сайжруулж जैन сурж जैन, бас мэрэгжил олгох сургалтандаа сууж जैन. Тэгээ хажуугаар нь ингээд би фитнестэй явж जैन. Өөрийгөө бүхий л талаар нь ингээд завгүй байлгаж байгаа аахгүй юу? Тийм болохоор завгүй дээрээ завгүй байлгаж байгаа гэсэн үг. Завтаа дээрээ завгүй байгаад байгаа юм биш. Завгүй дээрээ завгүй байгаад байгаа. Окей. Тийм болохоор бити тоо зүгээр л хүүхдээ унтчих үед дагаад унт. Тэр гэр орны ажил бол дуусахгүй байсан.